Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр та бүхэнд Солонгос болсон нэгэн явдлын талаар ярьж өгч байна. За болсон явдлаа эхлэхээс өмнө би та нарт хэдэн зүйлийг анхааруулж хэлье. Миний өнөөдөр та нарт ярьж өгөх Солонгос болсон явдал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдэд тохиолдсон явдал. Тиймээс болсон явдал сонсох дургүй ч юм уу? Эсвэл хүүхдэд тохиолдсон болсон явдал сонсоход эмзгээр ингээд тусгаж авдаг хүмүүс байх юм бол өнөөдрийн бичлэгийг бити үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ болсон явдлын тухайд гэвэл би яг зүгээр өөрийнхөө сонирхлоор Солонгос болсон явдлыг ингээд орчуулад хүргэдэг. Тиймээс энийг бас хэтэрхий хүн дээр битээ тусгаж аваасаа гэж та бүхнээс хүсэж байна. Өнөөдөр яг ямар болсон явдлын талаар ярьж өгье гэхлээр гэр бүл салалт болон дахин гэрлэлтийг энэ асуудлаас болоод одоо Солонгос гэлтгүй Монголын нийгэмд ч гэсэн маш олон асуудал, маш олон гэмт хэрэгүүд гарч байгаа. Яг тэдний нэг жишээг харуулсан нэгэн гэмт хэргийг би өнөөдөр та бүхэнд ярьж өгнө. 2011 онд Инчонд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гараад яг тэр хэрэг нь тэр үедээ Солонгосын нийгэмд маш том цочрлыг өгсөн. Тиймээс Солонгосын засгийн газрын зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг хамгаалахын тулд маш олон ингээд арга хэмжээг авч эхэлсэн. Яг тэр арга хэмжээг авч явах үедээ яг өнөөдрийн би та нарт ярьж өгөх Вонён гэдэг хүүгийн хэргийг олсон байгаа. Миний өнөөдөр та бүхэнд ярьж өгөх хүү бол Вонён гэдэг 2013 онд 5 настай байсан хүү байгаа. Вонёны хувьд 2013 онд аавтайгаа тэгээ бас 8 настай эгчтэйгээ ээжтэйгээ дөрвөл хамт амьдардаг байсан. Гэтэл 2013 оны 8 сард түүний аав ээж хоёр салаад хоёр тийшээ болоод Вонён эгчтэйгээ аавтайгаа цуг амьдрахаар болсон. Тэр үеэс эхлээд ерөнхийдөө Вонёны амьдрал эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Вонёны аав нь хамт ажилладаг ажлынхаа газрын эмэгтэйтэй харь сэтгэлийн холбоотой болоод хамтаа амьдарч хурим хийсэн. Ерөнхийдөө дахин гэрэлсэн үг. Тэр үеэс эхлээд Вонён болон Вонёны эгч, аав, хойд ээж ингээд дөрвөлээ хамт амьдарч эхэлсэн. Тэр дөрөв ер нь ойролцоогоор ингээд 2 жилийн хугацаанд амьдарсан. Вонён хүүгийн хувьд 2 жилийн хугацаанд хойд ээжийнхаа дарангуйлал донд амьдарсан. 2016 оны хувьд Вонён 8 настай болоод сургуульд хэлсэн орсон. 2016 оны 1 сарын 7-нд Вонёны сургууль нь эхэлсэн боловч тэрээр ерөөсөө хичээлдээ ирээгүй. Тиймээс сургуулийн багш нь Вонёны аав руу залгаад яагаад ингэ хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ гэд асуудал аав нь Вонёныг сургуулиас удахгүй гарнаа. Манайх нүүгч байгаа болохоор бас манай хүүхэд хитрхи жоохон болохоор сургууль явах боломжгүй гэж хэлсэн. Гэхдээ яг тэр хариулт нь сургуулийнх нь багш нарт жоохон с ิจ гтэй санагдсан. Тиймээс сургуулийнх нь багш нар Вонёны ингээ гэр бүлийг цагдаад мэдгдсэн. Цагдаа нар дуудлагын дагуу Вонёны гэрт очиод үзтэл Вонён гэртээ байгаагүй. Тэгээ цагдаа нар хойд ээжээс нь Вонёныг хайцсан бэ гэд асуудал хойд ээж нь бүр маш хачин зүйл. Энэ яг юу вэ гэхээр Вонёныг алга болсон гэсэн. Тэгсэн мөртлөө аав ээж хоёр нь ерөөсөө тэр болтол ямар ч дуудлага юу ч өгөөгүй. Тэгээ Вонёныг бүр хайгаачгүйсэн. Тэгээ цагдаа нар яг Вонёныг хаана яаж алга болсон бэ гэхээр 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хойд ээж нь одоо аавтай нь хэрэлдээд уурандаа Вонёныг авч гараад гэрээсээ жоохон зайтай байдаг танихгүй газар Вонёныг төөрүүлээд ирсэн гэж цагдаа нарт хэлсэн. Цагдаа нар Вонёны хойд ээжийнхэн яг тэр яриагаар Вонёныг алга болсон гэх газар Вонёныг хайсан боловч юусоо Вонёны сураг чимээ бүр юу ч олдоогүй. Тиймээс тэр авийн бүх ингээ жижиг сажиг газруудыг үзсэн ч гэсэн юусоо Вонё олдоогүй. Тэгээ цагдаа нар бүр аргаа бараад Вонёныг 90 сурвалжилж байгаа хууц гаргаад хүн болгонд тарааж эхэлсэн. Тэгсэн ч гэсэн ерөөсө Вонёны ямар ч сураг гараагүй болохоор цагдаа нар жоохон сэжиглээд ер нь бол энэ хэрэгт энэ хойд ээж бол аав нь холбоотой юм шиг байна. Энэ хүүхэд зүгээр нэг алга болоогүй юм байна гэж цагдаа нар тэр үеэс ингээд хойд ээж болон аав хоёрыг нь шалгаж эхэлсэн. Тэгээ тэр хоёрыг ер нь энэ болтол хаагуур явсан юу ийсэн гэд нэг бүрчлэн шалгаж үзтэл тэр хоёр өнгөрсөн сарын 10-ны өдөр шөнийн 11 цагийн орчинд машиндаа нэгэн үл мэдэгдэх хар зүйлийг ачаад нэг хөдөө байдаг газар руу явсан байсан. Гэхдээ тэр хоёр гэртээ ирсэн боловч дахиад 2 өдрийн дараа тэр газар руу очиод ойролцоох байдаг газраас нэг шил арх болон нэг ширхэг шоколад авсан байсан. Тэгээ цагдаа нар яг ямар газар болохоор тэр хоёр шөнө яваад маргааш одоо нөгөөдөр нь дахиж очиод арх болон шоколад аваад очивоо гэд ингээд шалгаж үзсэн. Вонёны эгчийн хувьд 2015 оны 4 сараас эмээгийнхээ гэрлөөнүүж Вонён тэр үеэс хойд ээжтэйг аавтайгаа гуруулхан амьдарч эхэлсэн. Тийм учраас тэр үеэс Вонёны хойд ээж нь бүр маш их хэрцгийгээр Вонёныг ингээд дарангуйлж эхэлсэн гэсэн үг.
За Вонёны хойд ээжийн хувьд түүний эгч болов Вонёнд бараг хоолч өгдөггүй, хувцас өмсүүлдэггүй, дүүр гарын жугааж өгдөггүй, ямар ч хайр халамж байхгүй. Шүн орой хүүтэн өдөр ч гэсэн тэр хоёрыг дүцгэн гадаа хөөгөө гаргацдаг, сквал балкон дээрээ түгжчихдэг. Гэхдээ хамгийн амар нь яг тэр хойд ээжийнхэн дарангууллыг Вонёны эргэн тойрны хуршууд мэддэг байсан ч гэсэн ерөөсөө хинч цагдаад мэдээллээгүй. Энэ нь бас үлдээ Солонгост айгүй асуудал ингээд болсон. Яагаад вэ гэвэл тийм нөхцөл байдлыг мэдсэн бол заавал цагдаад мэдээлэх ёстой. Хүн чанар гэдэг зүйл хүнд байх ёстой гэдээ ингээд солонгосчууд хоорондоо ярьцгаасан. 2016 оны 1 сард Вонёны аавтай хэрэлцсэн хойд ээж нь одоо тэр нөхөртөөгөө хэрэлцсэн уурандаа Вонёныг зодож эхэлсэн. Яг тэр үед Вонё өмдөндөө шээж тараад ээжийнх нь бүр уур хүрээд Вонёныг 0 руу чирж оруулаад тэр яг 1 сард хэр чин амар хүүтэн үе. Ерөнхийдөө Солонгосын 0-ын хувьд гэвэл өвлийн үед амар хүүтэн байдаг. Яагаад гэвэл цонхтой болохоор бараг гадаа байгаа юм шиг зүгээр том хүн 0 руу ороод хэдэн секунд болоход л бүр дагчирч чичирмээр тийм амар хүүтэн байдаг. Яг тэр хүүтэнд Вонёныг хойд ээж нь 0 руу чирж оруулаад дээрээс нь хүүтэн ус хасгаад яг тэр чигээр нь тэр хүүтэн 0-д 20 цаг хорьсон байсан. Харин маргааш өдөр нь Вонёны аав нь 0-ын хаалгыг онгойлгоод үзтэл тэр дотор хүү амьсгал хураасан байдалтайгаар байсан. Тиймээс Вонёны хойд ээж болон аав нь Вонёныг яахыг ярилцж агаад хүү хүнжилд ороогоод балкон дээрээ хэсэг хугацаанд байлгасан. Балкон дээрээ хэсэг хугацаанд байлгасны дараагаар шөнийн 11 цаг орчмын үед машинд очиад Вонёны өвөөг нь оршуулсан байдаг. Оршуулгын газар руу очиад Вонёныг оршуулсан. Харин 2 өдрийн дараа нь арх болон шоколад аваад Вонёны оршуулга маягийн зүйлийг тэр хоёр хийсэн гэсэн. Гэвч энэ бүх зүйл нь ерөөсө дөнгөж эхлэл байсан. Иннээс ч амар зүйлүүдийг цагдаа нар мөрдөн байцаалтын үед олж илрүүлсэн. Тэр нь яг юу вэ гэхээр Вонёны хойд ээжийн хувьд Вонёныг сүүлийн 3 сарын хувьд тарчлаан зовоосон. Түүнийг 0-д оруулж цоожлоод ерөөсө хоолч өгөхгүй. Өдөр зүгээр ганцхан аяг будаа өгөөл өөр юу ч өгөхгүй. Тэгэл уураа хүрсэн үедээ түүнийг орж хазаал, чимхээл, дуртай үедээ зодоол, дуртай үедээ гаргаал энэ мэтчлэг Вонё сүүлийн 3 сарын хугацаанд маш их зовсон. Вонёныг нас барахаас хэд хоногийн өмнө хойд ээж нь аавтай нь хэрэлцсэн. Тэгэд аавтай нь хэрэлцсэн уураа хүүд гаргаж эхэлсэн. Анхандаа хүүг зодож эхэлжсэн боловч бүр уур нь хүрээд хүү яг тэр үед айсан болохоор бас өмдөндөө шийдсэн. Тэгээ тийм болохоор бүр их уур нь хүрээд хүүг 0 руу оруулаад одоо Солонгосын цэвэрлэгийн хэрэглэдэг лакс гэж бодис байдаг. Тийм бодисыг 2 литрийн хэмжээтэй тийм том бодисыг хүү дээрээс асгасан. Яг тэр лакс гэдэг нь яг ямар бодис вэ гэхлээр маш хүчтэй бодис. Солонгосчууд цэвэрлэгээндээ ашигладаг. Зүгээр том хүний биен дээр жоохон тусаахад л маш их хорсож түлэгдэхээр тийм хэмжээний маш хортой бодис. Тийм амар хортой бодисыг бүхэл өдөр 2 литрийг 8 настай жоохон хүүхдийн биен дээр асгасан байгаа юм. Цагдаа нар тэр хойд ээжийг нь үнэхээр сэтгцэд нь ямар нэгэн юм байгаа юм шиг үстэй эрүүл хүн болоод ийм үйлдэл хийхгүй үстэй гэж шинжилгээнд оруулаад үстэл тэрээр 100% эрүүл гэж гарч ирсэн. 100% эрүүл мөртлөө хүнээс гармааргүй тийм аимшигтай үйлдэлүүдийг эмэгтэй хүн бийж хийсэн байна. Тэгээд бүр хамгийн аимшигтай нь яг тэр лакс асгуулж явах үед нь Вонёны аав нь хажууд нь байсан. Аав нь хажууд нь байсан боловч юу ч хийгээгүй хүүгээ зүгээр л хараад байсан. Тэгээ тэр жоох хүүхэд тийм их бодсон түлэгдээд ингээд орилоо чарлаад аава намайг авраач, аава намайг гаргаад өгөөч гэд уйлж хахад аав нь бүр ерөөсөө тоогоогүй, хаалгаач онгойлгоогүй, 0-да яг тэр цоочлоостой чигээр нь байлгаал байсан. Тэгээ тэр хоёр бүр хамгийн амар нь хүүг тэгэж амар их уйлж хахад гадагшаа хоол идэхээр гарсан байсан. Тэгээ цагдаа нар Вонёны ааваас яагаад ингээ хүүгээ эмнэлэгт очиж үзүүлээгүй юм бэ гэж асуудал тэрээр ингэж хариулсан. Хэрвээ эмнэлэгт очивол ингээ гэр бүлийн хүчирхийлэл одоо ээжийг нь ийм болгосон гэдгийг мэдээд манай гэр бүл ямар нэгэн асуудал гарах байх гэж одоо би эмнэлэгт очиагүй гэж аав нь хариулсан. Гэтэ тэр аав нь ч гэсэн бүхэл бүтэн 8 настай жоох хүүхэд нь тийм амар хортой байцсан түлэгдэж хахад зүгээр л өөрийнхөө эрх ашгийг ботоод эмнэлэгт очиж үзүүлээгүй. Тэгээд Вонёны аав болон хойд ээжийн хувьд өөрсдийнхөө хийсэн хэргийг нуухын тулд маш худлаа жүжиглж эхэлсэн. Тэгээд тэр нь яг яаж жүжиглсэн байсан бэ гэхлээр машиных нь хар хайрцгийг шалгаад үзтэл Вонёныг ингээд оршуулах гад явж байгаа хоорондоо хүүг амьд байгаа юм шиг хоорондоо ярил хүү гэртээ тоглоод үлдсэн.
хүү одоо ингээ хоолоо идчихэж байгаа гэл дараачихаа уул мөрийг ингээ баллахын тулд тэр хоёр худлаа ярьжсэн сүүл тогтоогцсон. Яг тэр зүйлүүдийг ингээд хараад мэдээд солонгосчууд энэ хоёр бол үнэхээр 100% эрүүл хүмүүс биш ээ. Хэрвээ 100% эрүүл хүмүүс байсан бол ийм хэрэг хийхгүйгээд тэр хоёрыг ингээд эсэргүүцэж байгаа хүмүүс маш их байсан. Тэгээ шүүхээс тэр хоёрт бүх насаар нь хойрох ялууг тэр хоёрыг бараг цаазалгээд маш олон хүмүүс иймэрхүү саналыг ирүүлсэн боловч шүүхээс Вонёны хойд ээжд нь 27 жил, аавд нь 17 жилийн ялыг өгсөн байгаа. За тэгвэл яг энэ бүх явдал болж байгаад Вонёны төрсөн ээж нь яг хаана юу хийжсэн бэ гэд хүмүүс бодож иж магадгүй. Төрсөн ээжийн хувьд гэвэл тэр хоёрыг салсны дараагаар одоо эдийн засгийн шалтгаанаас болоод хүүхд тасрах эрх нь аав руу шилжсэн. Тиймээс аав нь ерөөсөө ээжтэй уулзахгүй, холбоо сүлбэд бариулахгүй ямар ч холбоогүй байсан гэсэн үг ээж нь. Тэгээ мэдээж энэ хэрэг болоод ээж нь хүүгээ ингээд нас барсныг мэдээд маш их цочролд ороод яг тэр хэргийн дараа өөрийнхөө охиныг ингээд өөр дээрээ нэхэмжилж авсан. Энэ мэтчлэн ингээд гэр бүлийн салалт тэгээ дахин гэрлэлт иймэрхүү зүйлтэй холбоотойгоор үүссэн хэрэгүүд ерөнхийдөө Солонгос жилтгөө Монголд ч гэсэн маш их байдаг. Тиймээс иймэрхүү босон явдлыг сонсоод та бүхэн ч гэсэн нэгийг бодоод хоёрыг тунгаагаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн босон явдал энэ хүрээд өндөрлөө. Миний бичлэгийг дуусны үзэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ миний бичлэг танд таалагдвал та лайк дараад subscribe хийгээрэй. Баяр таа.